За сайн байцгаана уу. Монголын урлагийн зөвлөл Oriflame Mongolia-гийн дэмжлэгтэйгээр урлаг хөгжлийн төлөө төслийн дагуу одоо ээлжид нэг хичээлээ эхлэх гэж байна. За тэгэхээр энэ хичээлийн зорилго нь болохоор юу гэхээр Монголын одоо хүн бүр хөгжмийн боловсрал эзэмшээсээ хөгжмийн боловсралыг ойлгоосаа гэдэг тийм одоо тэрийг түгээх, тэрийг ойлгуулах, одоо хүмүүст хөгжмийн боловсралыг одоо танин мэдүүлэх юм одоо цуврал хичээлүүд 2011 оноос хойш ингэж жилээр ингэ явж байгаа. Тэгэхээр энэ удаагийнх болохоор ингээд онлайн явагдаж байгаа. Тэгэхээр хөгжмийн боловсрал нь хүнд ер нь ямар хэрэгтэй юм бэ? Хөгжмийн боловсрал гэдэг зүйл бол хүн болгон одоо энэ хөгжмийн боловсралтай болох одоо ерөнхийдөө зайлшгүй шаардлагатай гэдгийг дэлхийн нийтэд харуулж идэг. Яагаад гэвэл дэлхийн нийтэд бол хөгжмийн одоо боловсролын системтэй хүн болгон 2-3 хөгжмийн зэмсэг одоо тоглолт сурах, мөн хөгжмийн боловсралтай танилцах, хөгжмийн онлоос суралцах, тэгээд хөгжмийг сонсох болон хөгжмийн тоглолтуудыг үзэх соёл мөн хөгжмөөр дамжуулаад бие биетэйгээ одоо янз бүрийн одоо холбоо үүсгэх тий харилцаанд одоо эерэг хандлах төрүүлэх зэрэгээр одоо маш олон зүйлд бол энэ хөгжим гэдэг зүйл бол их үр нөлөө үзүүлж явсан энийг одоо харуулж идэг. Тэгээд тийм учраас одоо орчин үеийн Монгол хүн болгон хөгжмийн боловсралыг эзэмшээсэ гэдэг үүднээс одоо энэ цуврал хичээлүүдийг явуулж байгаа. Тэгэхээр хөгжмийн одоо хамрах хүрээ бол одоо улам бүр тэлж өргөжж явж байгаа. Жилээс жилд бол одоо шин төрлүүд нэмэгдэж байна. Гэхдээ шин төрөл гэдэг нь хөгжмийн одоо төрөл бас нэмэгдэхээс гадна хөгжмийг ашиглах ийм төрлүүд бол маш их нэмэгдэж байгаа. Жишээ нь гэхэд бол одоо бидний мэдих одоо дотоод төрсэн няраа хүүхдэд одоо хөгжмийг сонсоход одоо тэр хүүхдийг амьдрах боломжийг одоо маш олон хувиар нэмэгдүүлдэг ийм судалгаа байна. Тэрнээс гадна орчин үед хотын амьдралд стресс гэдэг нэг тийм зүйл өдр байдаг. Энэ зүйлийг одоо хөгжмөөр ангах одоо music therapy гэдэг төрөл бол дэлхийд дахинд бол маш хүчтэй газар авч байна. Ялангуяа Япончууд болон Канадууд, одоо Америкууд, Европууд энэ төрөл дээр бол одоо нэлээд хүчтэй ажиллаж байгаа. За тэгэхээр одоо сүүлд бол энэ Бээжинд бол одоо бүр энэ тусгай одоо бүр тийм хүрээлэн байгуулагдсан байгаа. Тэгэхээр дэлхийн нийт бол энд бол маш их өргөн анхаарлаа хандуулж байна. Тийм болохоор хөгжмийг бол зайлшгүй одоо сурах нь бол хүн болгонд бол амьдралд нь маш хэрэгтэй юм аа гэсэн үг. Мэдээж хүн болгон одоо Монголын хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлүүдээс одоо сонсоосоо гэж бас одоо хүсэж байгаад бол энэ талаар нэг жижигхэн тайлбар өгье. За Монголын одоо хөгжмийн зохиолчд бол хамгийн одоо анхны одоо сонгодог хөгжмийн зохиолчдын одоо нэг бол Мөрд Орж. За тэгээд юу Дамжин Сүрэн гэдэг хөгжмийн зохиолчдыг бол та бүхэн хөгжмийн сурах бичгүүдээс ингээд харсан баг. Манай одоо Монгол хөгжим одоо бидний мэдхээр бол уртын дуу, морин хуур, за одоо хөөми, тэгээд одоо төмөр хуур гэдэргээд маш олон хөгжмийн зэмсгүүдээр бид нар одоо дуулах болон бүжиглэхтэй одоо ашиглаж одоо энэ хөгжимтэй одоо хамт амьдарч ирсэн байна. Тэгэхээр сүүлийн хөгжмийн одоо хөгжил бол 30-аад оноос бол ихтэй. Манай хамгийн анхны дуур бол одоо хөгжим жүжиг гэх юм те. Одоо учиртай гурван толгой зохиогдож илаа. Тэгээд тэрнээс 56 онд хамгийн анхны симфонид одоо зохиогдоод Оросын холбооны улсад бичлэгэнд орж илаа. За ингээд Монгол хөгжимчдийг бэлдэж гаргаж илаа. За хөгжмийн одоо зохиолчдыг бол 3 үеэр хувааж байгаа. Алтан үе, одоо дунд үе, тэгээд залуу үе гэдээ хувааж явж байгаа. Тэгэхээр алтан үед бол манай одоо Лувсан Шарвга, за Дамжин Сүрэнга, Мөрд Оржга тэр орхоос гадна дунд үед бол одоо энэ Шарв хөгжмийн зохиолч, Бэлэг Жаргал, Жансан Норов, одоо Чин Зориг, Хангал гэдэг хөгжмийн зохиолчд орж байна.
За залуу үед бол одоо сүүл нь одоо Үлзий баяр, Сансар гэрэлт гэдэг маш олон хөгжмийн зохиолчд бол орж ингээд зохиол бүтээлээ одоо Монголын гэсэн өнгө аястай одоо дэлхийд одоо өөрсдийг илэрхийлэх үеийн зохиол бүтээлүүдийг тойрож ирж байгаа. За тэгэхээр өнөөдрийн хичээлд морин урд чуулгын одоо Ослол морин хуурч арга бэлэг хамтлагийн гишүүн морин урд Батсаяа төгрөлцөрсөн байна. За тэгэхээр одоо морин хуур хөгжмийн зэмсэг нь болохоор манай Монголын одоо уртаа барих үндэсний бахархал болсон хөгжмийн зэмсэг байгаа. Тэгэхээр энэ хөгжмийн зэмсэг нь ямар онцлогтой юм. Тэгээд бид нартай ер нь хэр удаан хамт одоо амьдарч байгаа тийм хөгжим бэ? Бид нар жоохон ярьж өгч. За морин хуурын талаар олон түүх домог байдаг. Яг хэдэн оноос үүссэн гэдэг талаар бол их маргаантай байдаг. Нууц товчоонд тэмдэглэгдсэн хамгийн ихний урт удаан тийм хугацаа нь бол нууц товчоон дээр тэмдэглэгдсэн байдаг. Аргасан хуурч гэж. За тэрнээс хойш яг морин хуур биш, икэл, игэл, хүн хуур, хун хуур гэж явж морин хуур үүссэн гэж ертөндөд тогтооод байгаа. Олон жилийн туршид Монголын ард түмэн морин хуурын үүслийн талаар домог үлгэрхийлсээр ирсэн. Жишээлбэл Хөхөө намжлын домог, Аргуулсан хуурчийн домог, Жонон харын домог гэх мэт. Хөгжим судлаачдын үзэж буйгаар морин хуур нь их хил гэсэн утгатай икэл хөгжмөс гаралтай бөгөөд сүүлд морин толгой дүрслэн урлаж морин хуур хөгжим үүссэн ба шанган хэлбэртэй болон дөрвөлжин модон дээр ямааны буюу ботхоны арьс сайтар татан ширлэж адууны сүлээр хялгас буюу чавхтас татан нумаар хүрээд нь тоглодог байв. 2003 онд ЮНЕСКО Монголын уламжлалт морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дэжээр тунхаглан 2008 онд хүн төрөлхтний соёлын бит бус сувын төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. За тэгэхээр Монголын хэд хэдэн зохиол бүтээлүүд алтан фондод бичигдсэн байгаа. Дэлхийн фондуудад одоо бидний дуу аваа, бидний уртын дуу, бидний хөөми дэлхий дахин гэж хурж явж байгаа. За Монгол хөгжмийн зохиолчдынхаа зохиол бүтээлүүдийг одоо та бүхэн интернетээс болон Монголын радиогийн явдаг одоо Монгол телевизийн явдаг хөгжмийн нэвтрүүлгүүдээс сонсох боломжтой. Мөн одоо улсын филармон, ардын дуужийн чуулга, төмийн их чуулга одоо сүүлд нэрсэн үндэсний их театр тийм. Тэгээд маш олон одоо хөгжмийн багш нараар хөгжим заалгаж сурах ингээ боломжтой байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар Бямсрынгийн шарав гэж одоо төрийн шагналт хөгжим зохиолчийн Монголын тал нутаг гэж дууг одоо та бүхэнд тоглохоор бэлдсэн байна. Тухайн дуу бол одоо гадаад хүн ч гэсэн гадаад одоо хэл дээр дуулж исэн. Тэгээд Монгол дуучид бол маш их дуулдаг. Ялангуяа Монголын одоо дуурийн дуучид бол энэ дууг одоо жил болгон дуулдаг, концертанд тоглодог. Тэгээд бичлэгүүд ч гэсэн маш олон янзаар төрөн гарсан байдаг. Тэгэхээр энэ удаад болохоор морин урд чуулгын гослол хөгжимчин концерт мистер арга бэлэг хамтлагийн гишүүн одоо Батсаяа морин хуур хөгжмөр энэ дууны аялгауг тоглохоор одоо хүрэлцэн ирээд байна.